За сайн байцгаана уу? Орой минь. Орой минь. Тэгэхээр өнөөдөр энэ сайхан оройг Дубайгаас XM маань өөрсдийнхээ партнеруудтай ингээд гоё лайв хийхээр энд бүгдээрээ цугларсан байна. Тэгэхээр айгу гоё орой болж байна тий. Тэгэхээр яг одоо манай лайвыг үзэж байгаа маш олон залуучууд одоо та бүхнийг хардаг арилжаа гэдэг зүйлийг сонирхдаг хүмүүс орж ирж байгаа. Тэгэхээр юуны өмнө энэ гоё оройд ингээд мэдээллийн чанартай гоё лайв хийхээр орж ирсэн та бүхэндээ баярлалаа. Окей, XM Broker-тоос баярлалаа. Тэгээ өөрсөнд баярлалаа бас. За баярлалаа. Тэгэхээр би өөрийгөө бас одоо яг танилцуулаад тэгээд хэдүүлээ өнөөдрийнхээ подкастыг эхлэе тийм ээ. За намайг болохоор Сора гэдэг. За XM олон улсын брокеринг компани Towards тэр дундаа Монголыг хариуцаж ажилладаг ийм хүн байна. За тэгээд өнөөдрийн манай одоо лайвд бас Монголын гишэлдэг арилжаач трейдерүүд одоо ирсэн байна. За тэгээд танилцуулаад явчих. Манай эсэг трейдер байна. Сайн уу залуусаа. За манай Robinhood Club байна. За тэгээд мөн Single Trader байна. За орой минь. За аудиенстай бас үзэж байгаа хүмүүстээ бүгд нь сайхан орой минь төргий. Яг арилжааны ертөнцөөр юу вэ залуучуудаа? Тэ? Юу болж байна? Энэ жил бол амар сенсацтай бас жоохон тий бүүм хийж байгаа жил болж байна уусаа хаасаагүй дэлхийн хаасаагүй. Тэг ер нь бол нэлээд бүүм байна. Тэгээ Монголд ч гэсэн бас арилжаа сонирхдаг залуучууд айгүй болсон байна тий. Бүүм болж байгаа одоо яа харахгүй бизнесийн том салбар тий хэдүүлээ бизнесийн салбар гэдээ явчих. Тэгэхээр өнөөдрийн одоо лайв дээр бол маш их залуучууд арилжаа одоо сонирхож орж иж байгаа. Ер нь бол Монголд бол арилжаа гэдэг зүйлийг мэддэг залуучууд маш их болсон байгаа. Тэгэхээр хэдүүлээ гоё чөлөөтэй өөрсдийнхөө туршлагаас хуваалцаад тэгээ одоо үзэж байгаа бүх хүмүүстэй ингээд үнэн боддоор энэ яг ямар бизнесийн салбар вэ гэдэг талаар сайхан ярилцъя. Тэг үү? Окей. Ready. За тэгэхээр ерөнхийдөө мэдээж хэрэг одоо лайв үзэж байгаа бүх хүмүүс маань гоё асуултуудаа явуулаарай. За тэгээд хамгийн гоё асуулт авсан хүмүүстээ бид нараас giveaway бол одоо өгнө. За тэгээд шагналтай шүү гэдэг. Тийм шагналтай. Ер нь бол XM бүх юм шагналтай байдаг. Бид нар бол шагналтыг бол харамгүй өгдөг байгаа. За маш гоё асуултууд бол манай үзэгчдэд одоо лайв үзэж байгаа залуучуудаас ирэх байхаа. За юуны өмнө мэдээж хэрэг арилжаа гэдэг зүйл рүү яаж орсон бэ? За дээрэс нь арилжаа гэдэг зүйлийг эхлэхийн тулд заавалжгүй биднэрт одоо өндөр түнтэй депозит байх хэрэгтэй юу те? Та бүхэн яг яаж эхэлж ирсэн бэ гэд асуугаад явъя. За сайн байцгаана уу? Энэ лайвыг үзэж байгаа бүх залуучуудаа орой мэндийг хүргэж байна. За миний хувьд гэхээр одоо нийт 9 дэх жилдээ арилжаа хийж байна. За хамгийн анх бол бас өөрийн одоо мэдлэгийнхэн хүрээнээс жоохон тэлсэн мөнгөөр бол би арилжаа хийж эхэлж исэн. Тэгээд ер нь одоо залуучуудаа гэж хэлэхэд бол заавал одоо тий $1000 $2,000 $3,000 одоо эхлэх би бол хэрэггүй гэж бол боддог. Ер нь бол хүн бол хэр өөрөө мэдлэгтэй байна. За тэр өөрийнх нь мэдлэгийн хүрээнд таарсан хэмжээндээ бол депозит хийгээд ер нь арилжаа хийвэл зүгээр гэж бол бодож байна. Миний хувьд бол бас анх яг арилжаа хийж эхэлж байхдаа бол нэлээд том өндөр дүнгээр депозит хийгээд бас алдчихсан. Тэгэхээр бас ер нь бол бас анх ингээд трейд руу орж ирэх гэж байгаа тий сонирхож байгаа залуучууд байх юм бол бас адилхан ер нь бол нэг их дүнгээр депозит хийж одоо заавал тийм их золиос битгий гаргаарай гэж хэлнэ. Үнэхээр мэдлэгтэй болон өөрийгөө мэдрээд нэг юм хүн мэдэрдэг. За би одоо ер нь бол хийх ёстой гэдэг зүйл мэдрэгдэх юм бол бас мэдлэгтэй болвол бас ер нь бол $5,000-аас эхлээд депозит хийгээд явуул их үр дүн арай мэдрэгдэхүйс байх болов гэж бодож байна. За миний хувьд бол хамгийн анх $200-аас эхэлж байсан. Тийм. Тэгээд яг тухайн үед бол багадаа $100-аас эхлэх ёстой гэж одоо сошиалаар би мэдээлэл хайгаад үздэг гэж хэлж байсан. Мэдээж хэрэг Монголын цалингийн хувьд бол нэлээд бага штэ. Тийм учраас мэдээж өөртөө санхүүнд тодорхой хэмжээгээр ачаал өгөхгүйгээр эхлүүл зүгээр гэж боддог. Яагаад гэвэл арилжаа гэдэг чинь өөрөө сэтгэл зүйтэй их холбоотой. Тэгээд яг өөрийнхөө одоо хэрээс хэтэрсэн өндөр дүнгээр арилжаа одоо хийгээд эхэлчих юм бол нөгөө сэтгэл зүй их хямраад түүнийгээ дагаад одоо мөнгөө алдах эрсдэл үүрэх магадлал их болдог тийм болохоор түрүүн одоо манай хоёр трейдер хэлсэнчлэн яг ур чадвартай болсныхаа дараа мөнгө нүгөө нэмээд явуул зүгээр тэр болтол одоо хидчихсэн хамаагүй би бол тийм боддог. Зөв. Тэгэхээр одоо яг манай эсэг трейдер хэллээ шүү дээ өөрийнхөө мэдлэг чадвараас за мөн сая Single трейдер маань бас хэллээ арилжааны одоо тий ялангуяа энэ Монголд бол цалингийн тий одоо бас инфляц маш өөр байдаг учраас аль боломжтой аль чадхаараа эхэлж болно. Гэхдээ бас
одоо яг ингээд маш олон брокерууд бол орж ирж байгаа тийм. Тэгэхээр одоо minimum deposit гэдэг ч юм уу, ид гэдэг ч юм уу ингээд заасан байдаг. Тэгэхээр бол яг сонголтын хувьд бас мэдээж хэрэг брокер болж чухал тийм. Ямар брокер дээр хэдэн долларын арилжаа хийх боломжтой байна, эхлэх боломжтой байна. Энэ чинь бас нэг талаараа одоо support гэсэн үг шүү дээ тийм. Тийм. Тэгэхээр бол залуучууд маань яг өөрсдийнхөө одоо чадах чарлагад нийцсэн тий одоо юу гэдэг хэмжээгээрээ бол хөрөнгө оруулалтаа эхлэх нь зүйтэй л гэж хэлээд байна тий. Тийм ер нь бол тийм. Тэгээд анх ерөнхийдөө за анх эхэлж байгаа залуучуудын хувьд гэх юм бол за миний хувьд юу гэж хэлэх вэ гэхээр нөгөө бонус өгдөг брокерууд байдаг тий. Одоо мөнгөн дүнгийн тий тэдэн хувь одоо депозит бонус тий. Миний хувьд бол тийм брокер ер нь зүгээр юм болоо гэж бодож байна. Яагаад тэгж байгаа гэхээр мэдээж бол одоо тий алдагдал гэдэг зүйл явж байгаа шүү дээ. Тийм учраас кредит гэдэг зүйл чинь бас тий тухайн хүний мөнгийг бас алдгаас бас ингэж жоохон сэргийлдэж штэ тий. Одоо хүн $500 цэнэглэх одоо $1000 цэнэглэх за $500 кредит одоо $1000 кредит гэдэг чинь ингээд ялгаатай зүйлүүд байдаг учраас миний хувьд бол залуучууд ялангуяа шинэ орж ирж байгаа залуучуудад бол аль болох кредит бонус одоо тий депозит бонус олгодог ерөнхийдөө брокер дээр арилжаа ивэл ер нь зүгээр юм болоо гэж бол бодож байна. За. За хэдүүлээ сая ингээд ямархуу үнийн төв мөнгөөр эхлэх вэ гэж ярьлаа тий. За одоо тэгвэл ямар бүтээгдэхүүн дээр одоо эхлэх үү гэдэг бас айгүй сонирхолтой асуулт. За монголчуудын маань бол хамгийн их арилждаг бүтээгдэхүүн бол яах аргагүй алт байдаг тий. Алтан дээр бол ер нь бол дийлэнх хүмүүс маань арилжаад байдаг. За гэхдээ мэдээж хэрэг сонголтууд бол угаасаа клиентууд маань өөрсдөө сонгоо явуулдаг. Алт инфляцид өртдөггүй. Инфляциас ингээд төгрөгийг чинь хамгаалах зорилготой л одоо зүйл шүү дээ. Одоо ерөнхийдөө нөгөө нэг дэлхийн эдийн засгууд хямраад currency буюу одоо валютууд ингээд үнэгүй болоод одоо үн цэнэ ингээд алдах магадлал орж шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар бол найдвартай бүтээгдэхүүн ингээд голд руу их орж явах жишээ. Ерөнхийдөө бол байгалийн үнэт металл үн цэнэ алддаггүй гэдэг утгаараа зөв. За. Ер нь санал нэг байна тий. За. Манайс ингээд. Тийм. Ер нь бол яг хуу олборлж болдог бол тодорхой хэмжээний инфляц байдаг л да. Мэдээж хэрэг өдөр болгон алтыг олборлож байгаа. Гэхдээ мэдээж хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл гэдэг утгаараа алтны одоо инфляц бараг мэддэх бараг боломжгүй юм шиг тий. Одоо сүүлийн нөхцөл байдлаас хамаарат юм байна. Тийм учраас ер нь бол бараг инфляцид өртөхгүй гэж хэлэхэд бараг дүндээ дүн болж байна. Юу нь бол тийм бараг дуртай тий ойролцоо санал байж болно. За. Миний бас нэг айгу сонирхолтой надад бол нэг асуулт байна. Юу гэхээр одоо ингээд инфляц центр гэдээ ярьлаа штэ хэдүүлээ. Одоо ингээд энэ зах зээл чи өөрөө одоо жижигхэн хөдөлгөөнд хөдөлдөг зах зээл маш их хөдөлдөг тий. Тэгэхээр үнийн өөрчлөлтөнд одоо яг нөлөөлдөг хүчин зүйлүүд гэвэл та бүхэн маань яг юу нэрлэх вэ? Single trader. Голдон дээр хамаагүй юу? Хамаагүй. Юу нь үнийн өөрчлөлт. За мэдээж хэрэг эдийн засаг гэдэг утгаараа яг улсуудын хоорондын эдийн засгийн харилцаа геополитик болон одоо худалдааны энэ маргаантай асуудлууд гараад байгаа шүү дээ тийм. Тийм учраас үүнээс хамаарал угаасаа үн хамгийн их одоо хэлбэлцэж байгаа. Тийм. Тэгэхээр мэдээлэлтэй ойрох нь маш чухал байгаа тийм. Зөв. Тийм одоо тэгэл улс орон болгоны төв банкны шийдвэрүүд одоо ялангуяа forex value-тэй арилжаан дээр бол чухал үр нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр одоо сая Америк Трамп ерөнхийлөгч болж гарч ирснээс болоод ч яг ер нь гараад тий. Тэгээд маш олон гинтийн шийдвэрүүд гаргаж байгаа энэ нь бол бас энэ бидний хийж байгаа ажил хөрөнгөний зах зээл дээр бол асар тийм нөлөө үзүүлж байгаа тийм гинтийн өдөр шийдвэр гаргаад тий. Ер нь бол би миний арилжаат чинь болсноос хойш анх удаа алтан дээр 2 өдөр дарааллаад 1000 пип явж байгааг харсан. Тэгээ өмнө нь бол би санахгүй байгаа. Тэгэхээр ер нь тийм сүүлийн 4-5 жилийн хугацаанд алтан дээр байгаагүй хөдөлгөөн гарсан гэсэн. Тэгээ сая би нэг интернетээс судалгаа юу статистик харж байхад бол US30 гэдэг одоо Америкийн шилдэг 30 компани Dow Jones гэдэг хувьцааны багтсан индекс байгаа. Тэнгүүд дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаага 500 поинтээр унсан үзэгдэл сая Трампын нөө трейдинг шийдвэрс болоод гарч байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө тэр ялангуяа улс орнууд гэхээс илүүтэйгээр ялангуяа одоо ноён долларын одоо тий USA буюу Америкийн эдийн засаг ерөнхийлөгч төв банкнуудын шийдвэр нь бол дэлхийд даяар дагаж нөлөөлж байгаа гэж. Тэгэхээр ерөнхийдөө нэг хайхтар одоо өдөр болгон мэдээ уншаа судалгаа хийдэг маркет ерөнхийдөө болж байгаа бүх зүйлүүдийг бол мэдээлэл авч явах хэрэгтэй. Баримжаа чигээ бол авч явах хэрэгтэй. Зөв. Тамаа нэгцэж. За яг хөө энэ дээр бол яг хөө тэгээд мэдээж бол сая манай хоёр трейдер манай ярьлаа. За энэ дээр бол мэдээж бол тухайн улс орны тий. За ер нь дэлхийн одоо тэ нэг
дайм байлдаан ч юм уу тий. Тэгээд ямарваа одоо нэгэн одоо өвчин зовлон гэ бид нар бол бүгд үзлээ шүү дээ тий. Тэн дээр ерөнхий одоо яаж хөдөлдөг тий. Ер нь үнийн өөрчлөлт яаж гардаг вэ гэдгийг бол бүгдээрээ бол харсан бах. Тэгэхээр бол ерөнхийдөө бол бүхэл хүчин зүйлийг бидний зах зээл дээр ерөнхийдөө шууд нөлөөлдөг шүү дээ. Одоо тий нэг мэдээ гарлаа тэр нь одоо ямараас шалтгаалаад тэгэхээр бол ер нь бид гурван юм юу бол баг адилхан байгаа да тий. Үзэл бодол бол тий ойролцоо л хийж байгаа. Нэг л трейдер тий. Ихэнх трейдерүүд ерөнхийдөө адилхан байгаа. Зөв. За би ерөнхийдөө яг нөгөө лайв явж байгаа учраас тий гой асуултууд бас манай хүмүүсээс үзэж байгаа хүмүүсээс ирээд эхэлсэн байна. Эндээс бас гой асуултуудыг та бүхэнд уншиж өгье. За. Яг за нэг хүн асуужээ. Шинэ арилжаачид яагаад XM-ийг сонгох вэ гэнэ? XM-ийг сонгох шалтгаан. За энэ дээр бол миний хувьд шүү дээ тий. Миний хувьд бол яг би одоо XM broker дээр арилжаа гэдэг 3 дахь жил рүү орж ийн. Яг арилжаа гэдэг шүү дээ тий. Тэгээд харсан бусад брокертэй харьцуулсан зүйл гэх юм бол яг шинэ арилжаач гэх юм бол өөр ямар ч брокероос илүү одоо энийг бол яг амбар дэмэлж байгаа байхгүй өөр ямар ч брокероос илүү спорт буюу үйлчлэгээ дэмжих тал дээр бол айгуу сайн брокер. Одоо түрүүний эцэг трейдерийн хилдэг депозит бонус, кредит, за ямар нэгэн тэмцээн уралдаан тий гала ивент ч гэдэг юм уу ерөнхийдөө трейд байх ёстой бүхэл үйлчлэгээнүүд энд брокерт байгаа. Дээрээс нь гадны гэлтгүү Монголд айгуу тийм цар хүрээ томтой үйл ажиллагаа явуулдаг. Одоо зарим Монголын брокеруудын хийж чадахгүй байгаа спорт үйлчлэгийг хийгээд шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр талаасаа илүү зүгээр. Тэгээ хоёрдугаар гэх юм бол бас найдвартай гэдэг утгаараа. Тэгээ XM-ийн брокерийн нэг хүний дансны ардтал дандаа датгалтай одоо тэгээ эрсдлийн сан үсч идэг ч гэдэг юм. Тэр талаараа ерөнхийдөө бол зүгээр. Зөв. Тийм мэдээж хэрэг баг бүгдийн дурдчих. Яг зөндөө олон юунууд даваа талууд байгаа л да. Тэгээд хүмүүс угаасаа анх ингэж асуудаг. Яг ямар брокер одоо ашиглах вэ гэд маш их асуудаг шүү дээ. Тэгэхээр яг өмнө нь би ингээд анзаарч байхад яг XM брокер шиг Монголд одоо клиентуудаа ингэж хандсан гоё өргөн цар хүрээх хамарсан юм үйл ажиллагаанууд, эвентүүд, сургалтуудыг одоо хийж байгаагүй. Тэгэхээр үүнийг хараад ялангуяа одоо чинээр арилжаа сонирхож байгаа хүмүүс маань одоо үнгүй вебинаруудад хамрагддаг тийм. Тэгээд 7 хоног болгон санхүүгийн талаарх одоо мэдлгүүдийг өгч байдаг. За би бас нэг хэсэг бас сургалт зааж ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Яг ингээд үн төлөргүйгээр хамгийн гол нь одоо шинэ арилжаачтай ингэж одоо сургаж хөгжүүлж байгаа нь маш том давуу тал байгаа даа. Ер нь зөв вебсайтыг ухаад үзэхэд их юм гарна. Манайхан бас яг зөвхөн ингээл аккаунт депозит гэдэг болохоос бусад нөгөө нэг зэсүүдтэй education зэснүүд, event зэснүүд энэ төрлөөс ороод харах юм бол ер нь нэлээ их юм байна. За миний хувьд бол яг нөгөө техник яг бодит арилжаан дээр би бол хэд хэдэн ялгааг бол олж харсан байгаа. За хамгийн нэгт нь бол одоо брокеруудын зүг татна гэж байдаг те. Stop loss хаан тийм те. Тийм тэр бол XM брокер дээр бол байдгүй. За тэгээд өөр нөгөөх нь бас нэг том давуу тал нь юу гэхээр хөшүүрэг. XM брокер чинь 1000-тай хөшүүрэгтэй. За тэгээд миний хувьд бол яг мэдээ мөн тиймэрхүү том хүчтэй одоо мэдээнд дээр айгүй их арилжаа байдаг. За бусад үед ч гэсэн те хүчтэй одоо нөгөө мэдээнээс гадна хүчтэй мэдгэлүүд үйдийг хийдэж ш хүмүүс огцом. За тэн дээр бол миний нэг харсан зүйл бол XM брокер ер нь баг ганцаараа леверэж унгадгүй. Арилжаачдад амлсан одоо 1000 леверэж бол бүхэл нөхцөлд одоо хүчинтэй байдаг. Шууд хэлэхэд л тийм. Би бол өөр брокеруудтай ингээд олон ч удаа харьцуулж үзсэн. Зарим брокерууд нь бол яг мэдээ зэдээ тийм том мэдгэлийн үеэр леверэж 1-200 руу буулгадаг багхгүй юу. Эсвэл одоо ингээд зарим нь яг нөгөө тухайн цаг үед тийм амлж исэн леверэж яг харилцагчтай өгдөг юм. Ер нь бол арилжаан дээр ингээд дараад үзэхэд ингээд тахнаа ингээд мөнгөтэй үжиж ордог. Миний хувьд бол XM брокер дээр бол ямар ч тийм асуудал бол байдгүй. Ямар ч үед одоо тий шударгаар леверэж ингээд хэвэн байлгадаг нь бас надад айгүй гоё таалагддаг. Тэгээд бас нөгөө юу юм бэ? Мэдээний үеэр бас гацч янз бүрийн. Тийм мэдээний асуудал сэрүүрээ тий. Execution би одоо үгүйсээ нөгөө XM чинь execution гэдэг үг санагдаж байна. Тэгэхээр биелэлт буюу тэр гүйцэтгэлийн тал дээр бол арай илүү санагдсан. Тэгээд зарим брокер чинь нөгөө мэдээний өмнө 10 минутын өмнө орж болохгүй гэдэг тийм юутай байдаг. Тэгээд тэр тал дээр бас дэж. Тийм тэр чинь нөгөө леверэж шууд буулгадаг байхгүй тий. Одоо орж болохгүй гэсэн үг байхгүй мэдээний. Тийм. Эсвэл тэр левережинд хүрдэг ч гэдэм юм. Зөв. Ер нь бол олон давуу тал бол байгаа. Манай шинэ арилжаачд маань ер нь бол сонирхоод үзэр. Тэгээд нөгөө демо тэмцээн айгүйх явагддаг тий. Одоо real мөнгөн шагналын сантай хүмүүс тэрийг нэг мэддгүй юм бэлээ.
та бүхэн ингээд ороо сайн судлах юм бол одоо демо дээр одоо төрүүлэх юм бол тий одоо real cash өгдөг бас тиймэрхүү айгүй олон бас давуу талууд айгүй их юм бэлээ. Би ч гэсэн бас ингээд эхлээд бол мэддгүй байсан сүултээ ингээд юу судлаа явж байхдаа айгүй давуу талууд их учраас тэг хүсэх юм бол гоё бид нартэй хамт нэгдээд ингээд хооштой арилжаад явах боломжтой. Тэгээд дахиад нэмэлчгүй. Хэлж. Гэтэ ер нь бол бас нэг том зүйл нь сая бододсон чи юу юм байна. Одоо жишээлбэл анхлан сурж байгаа гэлтгүү ерөнхийдөө трейдерүүдийн бас нэг санаа зовдөг юм нь брокерүүд скам байхгүй юу? Одоо жишээлбэл хамгийн том шүү дээ. Ашиг хийгээд идэг, ашиг авах ихэд үрдгүүч гэдэг юм уу? Яг хаана яадаг нь ойлгомжгүй те. Баттай ямруул хүн мөнгө ихийг хүснэ. Миний хувьд бас нэг сая олж харсан юм болохоор одоо өмнө жишээлбэл эцэг трейдер ч юм уу те. Одоо нэг өөр улсад очиод офстой танилцаад за одоо бид нар ч гэсэн ингээл Дубайд XM офстой танилцаа хамт олонтой танилцаад энэ чи яг эргээд ихтгэлцлийн асуудал үүсэж байгаа гэсэн үг. Буцах хаяг хаана вэ те тэгээд ямар том цар хүрээнд олон улсад үйл ажиллагаа лицензтэй явуулд юм бэ зөвшөөрөлтөөр ямар их одоо том баг ардталтнаас ажилд юм бэ гэдгийг бас битээр миний хувьд үзэж байгаа хүний хувьд хэлэхэд бол тий trustful broker гэж хэлнэ ер нь. За баярлалаа. Гой юмнуудыг бас хэлж байна те. Баярлалаа. За яг энд бас нэг гой сонирхолтой асуулт байна. Яг бүх трейдерүүдээс маань асууж хамгийн том алдагдал ингээ алгадуулж исэн те алдагдал. За тэгээд сургамж юу байсан бэ гинэ. За миний хувьд бол бас саяхан public card тавьсан нэлээд том одоо үнэн дүнгийн хилээд явах те. За хэлсэн ч болно. Тэгтээ яг ямар сургамж байсан бэ гэхээр яг миний хувьд бол ер нь бол алдагдлаас илүү их хашгийн сэтгэл зүй гэдэг зүйл бол хүнийг бол айгүйх нөгөө даун болгод юм бэлээ. Тий. Яг уу энийг яг нөгөө боломжтой одоо өөрөөсөө одоо тий одоо өөрийн хэмжээнээс илүү ашиг хийж үзсэн хүмүүс бол бүгд мэдж байгаа бах. Одоо миний хувьд тэгэхээр одоо тий би одоо өмнөд хэдэн долларын ашиг хийсэн юм чинь би заавал энийг яг энэ дүнгээр хийх ёстой гэгээд яг уу тэрэн дээр бол би амар их бол алдсан мөнгөн дүнг тийм тэгээд яг хуу бусд үед бол яг хуу миний хувьд тэгэхээр яг одоо сургамжтай зүйл гэхээр зүгээр л өөрийнх нь барьдаг дүрмийг баримтлахгүйгаас болоод бол сахилга бата жоохон ингээл зөрчгөл яг маркет чи тий яг бэлэн юм шиг тий чи зөрчсөн үү за окей маа шууд алгадалтай ухаарлын шанаа гэдэг шиг тэр орж ирдэг байхгүй юу. Тэгээ тийм болохоор хүн болгон одоо тодорхой хэмжээний өөр ингэсэн дүрмтэй байгаа. Одоо манай хоёр арилжаа шин дүрмтэй байгаа. Тэгээд шинэ арилжаач дэлгэд дүрмээ ерөнхийдөө зөрчиж болохгүй л гэж хэлмээр шүү дээ. Миний хувьд сая ер нь сая нэг хэдэн сар мард бол бас айгүй трейдерүүд мөнгөө ер нь бол алдсан баха. Гэтэл айгүй зах зээл ойлгомжгүй байсан угаасаа. Тэгээд би чинь сая 12 сарын ихээр өнөөдөө ер нь хамгийн том алдагдлаа авсан. Алдаагүй бас бүр тэгж данс шатаагүй нэлээд удаа ингэ явцсан мэс. Тэгээд хүн нөгөө жоохон эгоорт юм бэлээ. Гайгүй яваад тахаар болд юм байна гээл те. За одоо шилбэл нэг уус үедээ арилжаанд орохгүй гэж өөрөө ингэж дотроо дүрэн баримталдаг хэрнээ жоохон гайгүй яваад ихсэн чи ууснаа арилжаа нээдэг ч юм уу те. Тийм сэтгэл хөдлөлтөй автаа те. Тэгж явж байгаад нэг том алдагдлаа авсан. Ер нь $110,000 орчим бол алдсан. Тэгээд тэрнээс болоод бас нэлээд хідэн сар бол нэг жоохон тилтний байдалтай байж байгаа. Сайхнаас эргээд гайг болсон. Сургамж гэх юм бол тий ер нь бол чи яаж ч ээгурсан, яаж сайн байсан, яаж том ашиг хийсэн те. Чи бол яг л одоо түрүүний эцгийнхээ хэлдгэр бол те нормал дүрмээрээ явна шүү гэдгийг байнга сануулдаг. Тэгээд тэрийг зөрчил юм бол маш том алдагдал эрсдэл бүх капитал алдах эрсдлийг бол хүлээгээ байж идэг. Тэгэхээр ер нь миний тэн дээр гаргасан алдаа юу вэ гэхээр нөгөө нэг том лотоор орсон. Лото томруулсан, ашигт хитрхийг шунсан ч гэдэм. Тэгж жагаад данс манд дийлэхгүй бүр тэр данс бүр лоун ап хийжсэн байхгүй. Тэгэхээр яг тэн дээр за яаж ч данс томорсон, яаж ч лаг одоо мундаг ингээд консистенси яваадсан. Би бол яг ордог лотоор бол орох юм байна гэдэг л ойлголтыг бол авсан. За миний хувьд болохоор өнгөрсөн 6 сард 24 оны 100 гэсэн үг. 6 сард маш том алдагдал хүлээсэн. За тэгээд ер нь бол харахаар яг амжилттай явж байгаа, тий ашигтай явж байгаад алдагдал хүлээсэн шалтгаанууд ер нь бол ихэнх трейдерүүд мэдэндээ яг дүрм зөрчсөн бит. Бүгдээр адилхан дүрм. Тэгээд яг зүүрлэх юм бол юм. Би бол одоо бууг байлаа гэж бодоход одоо намайг дандаа нэг одоо арслан ингээд гитэж байгаа. Яг нэг сонор сэрэмжээ алдах үед яг ингээд барихад бэлэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр арилжаачтай хувьд сонор сэрэмжээ алдах тэр үн нь болохоор юу вэ гэхээр дүрм зөрчил. Тэгээд дүрм зөрчилт дээр яг тэр үед л яг маркет одоо
ингээд алтан барьдаг юм шиг тэгж бариулдаг гэсэн үг. Тэгэхээр би ч гэсэн одоо яг арилжаа сонирхож байгаа залуучуудаа, академийн залуучуудаа хэлээд байгаа нь өөрсдийнхөө дүрмийг гаргаа гэдэг шалтгаан юм. Тэгээ эндээсээ би үргэлж суралцдаг. Гэхдээ тодорхой хэмжээгээр ингээд ашигтаа явсны дараа нэг дүрм зөрчих үед ингээд хүн болгонд яг ирээдтэй амар сонио. Яг уу. Тий. Алгадаал. Нэг тэгж яваал тэгэл яг дахиад дүрмээ яахгүй болохгүй юм байна гэдэг ойлголт авал ууршлаа. Тийм. Тэгэхээр яг та бүхний бас яг ингээд яринаас харахад бүгд л яг нэг юм хэлж байна тий. Арилжаа хийдэг хүн бол одоо хариуцлагатай, дүрмтэй, өөрийн гэсэн зарчимтай дисциплин гэж тий байх байж л бас болоод байна. Гэхдээ арилжаач хүнийг угаасаа байнгын л эрсэл дагуулж явдаг шүү дээ. Одоо ингээл чихэнд ор одоо яг наач өслөө. Одоо яг сэл хийгээл яг иймэрхүү зүйлээр байх хэлдэг шүү дээ. Угаасаа бүх арилжаач мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэл ороод алддаг. Эн чинь л нөгөө нэг тий бас нөгөө сайн зүйл байхад хажуугаар нөгөө саар зүйл гэдэг шиг яг л тийм угаасаа бүх одоо арилжаачнуудад сонсогддог одоо шивнээл юм уу да тий ор. Энэ зах зээл рүү орж иж байгаа хүмүүс нэг юм ойлгох хэрэгтэй байхгүй юу ер нь. Айгүй өндөр reward буюу ашигыг хүмүүс ч айгүй хүлээлт хийж орж ирдэ шүү дээ. Тэгчээд эрсдэл эргээд гарах гэхээр бас жоохон ингээ хэцүү байгаад байдаг. Тэгэхээр мэдээж reward буюу ашиг өндөр байгаа ямар ч бизнес эргээд бас өндөр эрсдлийг бас дагуулдаг. Тэгэхээр мэдээж бас таны хүсэж байгаа тэр хүлээлтийг чинь давсан бараг алдагдал риск бас байж болно шүү. Тэгэхээр ер нь байнга дүрмээ сахиж яваарай л гэж. Арайч тэгчихгүй байлгүй дээ гэж орж ирдэг. Зүгээр ингээл одоо машина тавиад ч юм уу байраа тавиад эсвэл хадгаламжаа бүгдийг ингээд даасаа цэнгэлцэнгүү те. За энэ арайч шатчихгүй байлгүй дээ гэж ярилж байдаг. Би ч гэсэн анх тийм юмсан. Энэ арайч шатчихгүй байлгүй дээ. Тэгээ шатсны дараа итгэж өгдөг. Ингээ болчихж байгаа юм. Тэр их санааг мэдрэмж. Би бол хүмүүстээ хэлдэг шүү дээ хаапихаа хүмүүст. Ер нь бол та хадгаламжиндаа байгаа мөнгөө ихний ээлжинд те тодорхой хувь нь оруулаад банкнаас арай өндөр хүү одоо те нэг интерест аавна гэж бодож ороорой. Банкнд жил хадгалуулаад хүмүүс 12-3% үйл авдаг шүү дээ. Тэрнээс арай өндөр хувийг таад өөрсдөө бас бүтээж бас хийж болно шүү гэдэг талаас нарай зөв ойлголт. Бодит экспектийг хийж өгдөг байхгүй юу. Тэгээд та нарын чигэнд ор гэж сонсогдоод байвал болохгүй шүү. Буруу зам руугаа явж байна. Чи яг бити ор гэсэн үг шүү. Харин тий. Зөв. За ер нь бол одоо бас залуучуудаас гоё асуултууд айгүй хэрж байна. Тэгээ мэдээж хэрэг бүгдэнд нь бол хариулж чадахгүй. Гэхдээ би чадхаараа бас гоё асуултыг та бүхэн тавья. За ер нь бүх одоо үзэж байгаа хүмүүс маань тайд маань ч гэсэндээ яг шууд ингээд full time trader болж эхлэегүй шүү дээ. Ажилдаг байсан хажуудаа тий ингээд цагийн одоо ажлынхаа хажуугаар хийдэг байсан. За энд нэг одоо оролцогч маань болохоор ажилдаг. Гэхдээ яг нэг бүтэн цагаар ажил хийдэг учраас хажуугаар нь арилжаандаа яг 100% анхаарал төвлөрүүлж чаддгүй гэж аахгүй. Тэгэхээр яг иймэрхүү одоо арилжаачд бол зөндөө байгаа. Энэ хүмүүс та бүхэн маань ямар тактик эсвэл стратеги наа чинь шалтгаан. Тийм. Надаа яг тохиолдсон кейс байхгүй юу? Тийм. Яг надад тохиолдсон. Тийм. Нэг хэдхэн жилийн өмнө шүү дээ. Яг full time сууж эхлэхээс өмнө ажилтдаг мэдээж ажиллана. За тийм манай том охин төрсэн байсан. Тэгээд ерөнхийдөө бол ажиллаа хийх ёстой. Гэхдээ бас трейдээ бас хаймааргүй байдаг юм сонголт гарч ирсэн. Тэгээ ажил дээрээ өдөр ажиллаад орой ирээ трейд хийхээр амар ядардаг. Фокус өгч чаддгүй ч юм уу. Тэгэл гарчвал баг трейдерээ алчих юм шиг ингээл боддог тийм үе байсан байхгүй. Гэхдээ тэн дээр ер нь жоохон буруу юм билэ. Учраа олдлоо ажиллаа хийгээл хажуугаар тэр ачааллыг хүлээж аваад трейдээ сурах ёстой юм билэ. Шууд хаяад трейд рүү орох юм бол бас нэг талаараа эрсдэлтэй. Гэхдээ тэр үед би юу гэж бодсон бэ гэхээр одоо өөрөх миний л бодол шүү дээ тий. Би одоо л ингээд тий залуу жоохон гайгүй ирч хүчтэй байгаа дээрээ ажилласаа гараад өөрийнхөө хүссэн юм төлөө зорихгүй болвол дахиж энэ зүйл олдохгүй. Харин ажил бол дахиад би нэг фейлдчүүл дахиад нэг ажилд ороод ажиллахад бол ажил бол олдно. Тэгэхээр бидний нас ирчүүч гэдэг зүйл чинь өөрөө олдохгүй. Тэгэхээр тэрийг ашиглаад нэг тий хийгээд үзье гэж бодсон. Гэхдээ тэгж хийх хүртэл би чи ажилдаг байхад чинь би трейд хийгээ 4 жил болж ирсэн юм. 4 жил хагасч байгаа. Тэгэхээр нэлийн экспириенс туршлага болоод одоо би ер нь хийгээд үзвэл баг болондоо гэсэн итгэлтэй үедээ гарсан гэсэн үг байхгүй. Дөнгөж 1 жил хүрээгүй ч юм уу байгаа хүмүүс бол ажиллаа хийж яагаад яаж ч нэг 2-3 жил болоод хийсэн тэр хэрэгтэй. Тэгээд ер нь яг би төвлөрч чадахгүй байна. Яг full time болчих юм бол ингээд яг арилж байгаа ашиг болно гэж бодоод байдаг. Миний хувьд бол үүнийг зүгээр шалтгаан гэж боддог. Яг тэгвэл арилжааныхаа төлөөс олж болно. За day trade юм уу, swing trade ч юм уу хийгээд swing хийжүүл ачаал swing хийж болно тийм. Яг ингэж хийгээд явах юм бол ер нь бол stop loss TP тавьдаггүй бол яг нөгөө арилжаандаа би анхаарч чадахгүй байна гэж хэлдэг байхгүй. Өнөхөр stop loss TP тавьдаг бол яг ингэ тавиал орхичин. Хаяа нэг хараад нөгөө SL зүгөөч юм уу арилжаа халамжлал авчдаг байхгүй. Тийм учраас эхний ээлжинд
тодорхой хэмжээний ашигтай болох хүртэл ажлаасаа гарахгүй байх нь хамаагүй дээр гэж байна. Би бол хувь хүний сонголт гэж боддог шүү дээ. Тэ үнэхээр чи чадна гэж ивэл зүгээр шууд ажлаасаа гараад хийх хэрэгтэй. Тийм хийгээд үзээд угаасаа чи хийж чадахгүй бол тэгээд шантраад угаасаа болохоос хойш тэгэхгүй бол дараа нөгөө харамсал гэдэг зүйл орж ирдэг байхгүй тий. Би тухайн үед одоо ингэ тий арилжааны замыг сонгоод ингэчгүй яаваа гэд тэгж харамсаж яхаар болохгүй бол гараад нэг арилжаа хийгээд үз. Үнэхээр болохгүй бол тэр ажилдаа буцаал ор. Тэр хувь хүн нь ерөнхийдөө бас хүний өөрийн одоо сонголтын алхам гэдэг зүйл байгаа шүү тий. Тэгээд нэг зүйлийг бодох хэрэгтэй байхгүй юу? Чи өөрийгөө баяжуулмаар байна уу? Эсвэл хүний доор ажилчин шоргоолзоор болоод хүнийг баяжуулмаар байна уу? Нэрэ шүү тий. Тий энэ бол яг л миний баримтлагдаг дүрэн багхгүй юу? Тий өөрийгөө хүн бол мэдээж хүний төлөө ажиллах юм бол хүнийг баяжуулна шүү тий. Өөрөө өөрийнх нь төлөө тэгэл явах юм бол өөрөө бас тодорхой хэмжээний санхүүгийн чөлөөнд хүрнэ гэж би бол боддог учраас хүн хийгээд үзэхэд бол гэмгүй. Би бол одоо бол гарсандаа бол баярлдаг ер нь. Одоо манай X захирал энэ үзэж байна. Ер нь бол баярлдаг. Тийм. Ягаад тэгэхээр одоо сүүлд нь ингээд тэр чинь нөгөө Монголын яаж явах дунд цалин байлын чинь хэрүүлээ баг штэ тий. Тэрэнгүүт тэрэн дээр миний зүгээр point нь гэх юм бол одоо эргээд ингээ харахаар айгүй тийм сонирн байгаад байгаа байхгүй. Эргээд харахаар. Одоо би дахиж магадгүй тийм ажил хийж чадахгүй ч юм уу тий. Тийм штэ тий. Одоо тийм сонирн зүйл. Хүн нөгөө цикл дотор орчтой. Ажилдсан шүү дээ. Өглөө 9-өөс. Үнэхээр цалин энэ чинь та хэдэд хүрлцээтэй хүний хөдөлмөрийг үнэлдэг газар бол ондоо шүү дээ. Монгол чинь тэгээд ажиллаж байгаа сард би бол нэг сая 100 зүйл авдаг ус. Тэгэл тэр чинь хаанач хүрэхгүй. Зөв. Манай trade route-ийн win ratio хэд вэ гинэ? Win ratio. Миний хувьд яг 56-аас нэг 60 руу арай ордог маа. 56, 58, 59 тэр хавцалээд. 56-аас 60. Хаяа бүр тэгтээ даун сар гэж байгаа шүү дээ. Бүр дандаа юм лүүс авдаг сар гэж байгаа. Ер нь зүгээр дундчлуул гэсэн үг байхгүй юу? Зөв. Би бас нэг 66 доллар авчихсан. Тэгээ яг ямар төрлийн арилжаа хийж байгаас бас шалтгаална л да. Жишээлбэл яг үндсэн одоо stop loss TP-тэй ч юм уу тэг үндсэн арилжаа хийж явал яг хуу ер нь бол энэ хавцаа байдаг. За миний хувьд тэгэхээр одоо тэгээд би яг тоо хэлмээргүй байна. Дагаж үзсэн хүмүүс бол намайг бол мэднэ. Зүгээр дагаж үзээл тий дагаж үзээл одоо мэдэх хэрэгтэй. Тий дагаж үзсэн хүмүүс нь бол ямар ч байсан ашиг хийгээл татаал яваад идэв ш тий. Тэгээ тэрнээс бол яг тэд гэж бол тоо хэлээд явах тий. Зөв. Дагаж үзэх хэрэгтэй юм байна. Дагаж үзэх гэдэг мэдх юм байна шүү дээ. Харилдаг авах нь шүү дээ. За бас ерөнхийдөө бол нөгөө нэг та бүхний стратегтэй холбоотой асуудууд ирсэн байна тий. Одоо бас тодорхой хэмжээгээр хугацааг ингээд та бүхэн мань арилжаа хийгээд өөрийн гэсэн стратегтэй түрүүн бас илүү өөрийн гэсэн дүрмтэй байх хэрэгтэй, даах хэрэгтэй гэдэг. Стратегийнхаа талаар бас гоё хуваалцъя. Ямар стратегийг хэрэгжилж ийсэн. За одоо яг өөрөө хэрэгжилж байгаа стратеги нь юу байна вэ тий? Стратегийн үед маш олон төрлийн стратеги туршиж үзсэн. За индикатор тэгээд SMC зүйлд за 2 жилийн өмнө нэлээд ашигладаг байсан. За одоо бол яг өөрийнхөө үндсэн стратеги буюу за яг миний өөрийн зохиосон зүйл биш л дээ. Ер нь бол яг өөрийн зохиосон стратеги гэвэл магадгүй нөгөө 10-аас багадаа 20 жил бүр энэ талдаа бүр судалсан хүмүүс шинэ юм гаргаж ирж магадгүй. Тэрнээс биш яг одоо Dow theory тэгээд support resistance гэдэг ер нь ийм арилжааны арга барилтай байгаа. Тэгээд яг Dow theory-г илүү одоо гүнзгий судалдаг гэх юм уу. Тэгээд үүнийг одоо арилжаанд ашигладаг гэсэн үг. За миний хувьд бол тэгээд миний хувьд бол ер нь бол бас л бүхэл аргачлалыг судалсан даа. Тэгэл ер нь судлаагүй яг юмнууд байгаа л баг. Гэхдээ ер нь тэгэл 4-5 жилийн хугацаанд ер нь эхний 4 жил мэл бол дандаа л стратеги судалдаг байсан шүү дээ. Ер нь энэ ажиллахгүй байна гэж солиол ингэ яваад хахаар их хугацаа алдсан. Тэгээд явж одоо болохоор зэрэг илүү simple price action талдаа буюу ямар нэг индикатор янз бүрийн байхгүй цэвэр яг зах зээлийнхэн бүтэц болнолаа энтрээ ажиглаад за тэгээ ерөнхийдөө яг жижигхэн одоо ICT-ийн модулууд бол байгаа. Тэгээд цагууд орж ирж байгаа. Ямар цагаар арилжаа хийх үү гэдэг бас их чухал юм байлээ. Тэгээд одоо сүүлд болохоор зэрэг би day trade хийдэг учраас илүү бага цаг дээр арилж яадаг гэсэн үг. Илүү хурдан ажиллах шаардлагатай. Тэгэхээр илүү наривч судлахын тулд одоо сүүлийн үед болохоор volume trade-ийг бол их судлаад байгаа. Ерөнхийдөө volume гэдэг зүйл их чухал юм байна гэдэг үндсэн дээр яг day trade талдаа шүү. Swing дээр бол нэг яах тэр хэрэггүй л. Day trade буюу богино цаг дээр бол volume
трейдийг бол их судлах хэрэгтэй байна гэдээ одоо тийшээ ирэх гэдэг анхаарч ажиллаж байгаа гэсэн. Миний хувьд бол харж байгаа л орчдөг шүү дээ. Яг бусад арилж шиг за энэ өслөө яг онлаа. За энэ тоглоом шүү тийм. За миний хувьд бол амар сүртэй ингээд манай сүүлийн үеийн залуучууд нэршлүүд хэлээд байгаа тий. Юу ч гинүүд. Миний сонсоогүй зөндөө болон арга барилууд байлаа. Гэхдээ миний хувьд бол би бол ерөөсөө support, race, trend line. За тэгээд тэн дээр бол kindly halt нэмэгдэж байгаа. За би бол угаасаа миний одоо хэрэглээд байгаа аргыг бол анх forex за сурахад А үсэг нь аахгүй юу? А Б үсэг. Хүмүүсийн хувьд тэгэхээр А Б үсгээ мэдгүй ээж амар одоо next level-ийн сургалтууд аваад идэг тийм. Тэгээд ер нь бол яг одоо шууд одоо хэлэхэд бол тийм эхлээд А Б үсгээ мэдчихэд тэгээд дараа нь next level-ийн сургалтыг үзсэн дээрээ тэгэхгүй одоо А үсэг мэдчихэд Б В-г мэдгүй шууд одоо ингээд дараагийн үсэг рүү ороод байх юм бол тэр чинь нөгөө ойлголтын хэмжээ нь шал өөр болж ирнэ гэсэн үг байхгүй юу? Үгээ уншиж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэгээд тэрнээс болж айгүй хүмүүс алддаг. Ингээд огцом ингээд айгүй том аргарууд руу өсөрж ордог байхгүй юу? Тэгсэн мөртлөө үндэ яг тэр хүн спорт яаж татах, рейсрээ яаж татах, тренд лайнаа яаж татах, батарейнаа хараад ч таньдгүй хүмүүс үйдэг. Тэгэхээр бол анханаас нь яг зөв сурах хэрэгтэй. Тий? Одоо спорт угаасаа та хоёр ч мэдж байгаа шүү дээ тий. Анх одоо бид нэр арилж яхад за хамгийн түрүүнтэй спорт рейс тий одоо тэр шал тааз гэж ярьдэн шүү дээ багш нар шал тааз гэж байдэн шүүгээд за энийгээ сайн сурцсан багт бол ер нь бас тодорхой тий өөрийн стратеги өөрөө боловсруулад ер нь яг спорт рейс тренд лайнтай чинь ер нь бүх аргууд холбогдож байгаа учраас эднийг ерөнхийдөө сайхан ягштал одоо тий мэдээд ялангуяа паттерна харах юм бол одоо яг цээжлээд тий энэ ийм паттерн биш үү гэдэг шиг яг ингэж явах юм бол ер нь бол бас арай арилжаандаа арай амжилттай байх болов гэж бол бодож ш тий. Тэгээ энэ дээр яг стратеги дээр нэмжлэх нөгөө тухайн хүний бас хувь хүнээс шалтгаалх баг. Ер нь одоо жишээлбэл спорт рейсийг хүмүүс ажилтгүй гэдэг байхгүй ажилтсан шүү дээ. Ер нь бол ажил нь зөв татахгүй л байгаа эсвэл зөв хүлээж чадахгүй ч байгаа ч юм тий. Тэнгүүд тэр аргачлалтаа жишээлбэл сураа дадлуулаад бүр яг ингээд ягштал ингээд хийгээ сурцсан өөртөө тохирдог байж болно шүү дээ. Тэгвэл дахиж нэмж янз бүрийн юм судлах хүсэлгүй хүн бол тэр аргаар арилж байгаа хийгээл явна. Мөнгөө хийгээл явна. Зүгээр яг юм судлах хүсэлтэй тий өөрөө нэг юм curious хүмүүс биш тий. Тийм хүмүүс бол яг зүгээр ингээд наар цаанаг юм судлаад явхад бас илүүдэхгүй тий. Одоо би жишээлбэл volume trade-ийг судлаад байгаа нь бусад аргачлал нь ажиллахгүй болохоор биш. Тэгээ ер нь бол миний хувьд тэгэхээр жоохон залхуу болохоор нэг судлаад ах шаардлагатай байхгүй. Ер нь бол тий яг за одоо тий олон юм уншиж яхаар гэдэг яг тухайн аргаал ерөнхийдөө 100% судалсан байхад л асуудалгүй тий. За энд бас айгу гоё мессежүүд та бүхэнд ирсэн байна. Айгу мундаг залуучууд шүү. Бүгдд нь амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд бас өөрсдөөс нь бас сурж исэн одоо жишээлбэл Сингапур багшаас сурж исэн оюутнууд нь орж ирсэн байна. Оюутнууд та бүхэн сая хэллээ шүү дээ. Сурах ёстой гэдэг. Энд чи сурах ёстой. Тэгэхээр бол бид нар оюутан багш гэдэг хэлээд бас илүү гоё тий. За тэгээд дубан арга хэмжээ хэр болж байна гэд бас асуусан байна. Өчтөр бид нэр шоу утсан. Яг олон улсын семинар эн чинь нэгсэндээ сургалт семинар болж байгаа шүү дээ. Тэгээд яг 4 хоног 5 хоног бид нэр бусад олон улсынхаа одоо трейд хийдэг залуучуудтай танилцаад тэд нар яг яаж хийд юм бэ гэдэг талаар бас ерөнхийдөө жоо сонирхолтой миний хувьд бол ирсэн. Тэгээд сая ч гэсэн энэний өмнө нэг гадаад залуучуудтай юм яриа сууж хахад бол бас их сонин аргаар тий под мод ажиллаулдаг эсвэл AI ашигладаг тийм сонин трейдерүүд бас байгаа байхгүй. Тэгэхээр тэр тал дээр бас илүү тийм connection хийж харилцаа холбоогоо сайжруулах тал дээр. Гоё юм болж ийн гэж бодоод байгаа шүү дээ. За баярлалаа. Бөхөө гоё гинэ. Намаагүй. Бөхөө гоё. Баярлалаа. За би бас айгүй та бүхэн бас өөрсдийгөө тий ингээд арилжаа хийж байгаа. Одоо биенийгаа ер нь бодлыг мэдэн штэ. Жишээлх юм бас ингээгийн хувьд одоо юу гэдэг би батлуугаас нэг тэгэж асуумар санагддаг ч гэдэг юм. Эсвэл эсэж байдараас тэгэж асуумар санагддаг ч гэдэг юм уу тий. Гоё тийм хот асуулт гэвэл. За би асууя. Тий. Би ягаад гэвэл энэ асуултан дээр маш их төөрж исэн байна. Тэгэхээр яг 100% ажилтдаг арга барил гэж байгаа юу? Тавраас асуумаар байна. Надад байгаа. Би бол одоохондоо тийм мэдгүй байдгүй л гэж боддог. Тэгээд яг тэр 100% аргачлал байдаг бол тэрийг би олоогүй ч юм те. Уу яг 100% аргачлал ингээд одоо бидний айгүй олон модельүүд, концепцүүд ингээд зах зээл дээр явж байгаа шүү дээ. Одоо янз янзын
яг ажилтдаг юмнууд байгаа. Ер нь бол байдаг. Гэхдээ бидний нөгөө нэг одоо шилбэл одоо нөхцөл нь бүрдэг байхдаа арилжаанд орно гэж ярьдэн шүү дээ. Тэгээд ирэхээр л жоохон буруудаад вин рейтинг тэр нь унаад эхэлдэг. Яг нөгөө нэг тэр ажилтдаг юмаа мэдээд тэрийг хүлээж чагаад ордог бол бас 100% вин рейттэй гарах боломжтой л юм билээ. Би 100% урттаа тэгж болох уу? Баян Огт алдахгүй гэж. Тий. Би яг огт алдахгүй одоо стратеги байгаа юм гэж асуусан байхгүй. За тэн дээр бол эцэг трейдер. Надад бол угаасаа байгаа. Тий. Би одоо 100% одоо за манай тий бас дагдаг хүмүүс мэдж байгаа. Надад бол яг үнэндээ 100% бол арга бол байгаа. Яг би одоо яг энд байгаа бүх хүмүүст л байгаа. Тэгээд би ч одоо бүр 100% аргыг одоо би бүр заах чагаа гэд бодооч. Гэхдээ гол нь тэрийг жоохон хүлээх шаардлагатай байдیں۔ Тэ яг нөгөө нэг бас нэг тий нөхцөл нь бүрдэнд гэдэг шиг бол хүлээх шаардлагатай. Ер нь бол энэ дээр хэлэхэд бол бүх юм дээр алдаа гэдэг зүйл байдаг. Би тэр алдааг нь ашигладаг. Тэр нь алдаа ашиглах нь 100% харилцааны арга барил болж байгаа юм аа тий. Тэгвэл заахаар нь орж ирэх. Тийм төлбөртэй зан тий. Таны огт алддаггүй арга барил үнэхээр байгаад би бүх мөнгө өгöd. Мөнгөө байгаа. Тийм байгаа. Энийг хүлээх хэрэгтэй. Түрүүн миний хэлсэн үг байгаа ш тий. За бэлэн болохын мөгдөр харъя. Угаасаа би яг одоо ч гэсэн тэрнгүүр арилжаад юу явж байгаа шүү дээ. Арилжаад яг бид нэр сая гоё арилж байгаа гэсэн тий. Хайд нэрээ юусаа хаач гэсэн уцаа ингээл арилж байгаа игээл явах юм байна. Тийм шүү дээ тий. Бид нар ч одоо арилжаач хүмүүс ганц даваад л шүү дээ. Ингээл бүгд ингээл уц руугаа ширтэл. Гэтэ бүгд л айгуу гоё ашигуд л хийсэн сая. Ягаад тэгэхээр гурван бас гайгүй том арилжаач нэгтчгээр чи яг гоё санаа гаргаад бүгд яг 100% боллоо гэ. Тэгээд орсон. Ямар ч гэсэн алдсан зүйл бол байхгүй. Хөрх ашигсан. Өнөөдөр. За Батлуугийн үед бас одоо хоёр те одоо мэрэгжил нэгт хүмүүсээс асуулт сонирхолтой асуулт юу байна? Энэ хоёрыг шарах. Бүр шарах асуулт юм уу те? Болно шүү. Шарах асуулт юм уу? Ер нь бол за ихийн бүх хас л ихлэ асууж байгаа те. За шарах бол манай юм чинь би амар шарагдах тахтай. За яг шарах асуулт гэвэл те сая хамгийн сүүлд ингээд нэлээд том аккаунт баланс хийлээ шүү дээ манай. Тэгээ ер нь тэрэн дээр яг ямар арилжаанд ороод яаж тэрийг хийвэ? Би бол яг тухайн үед нөгөө BTC дээр ихэнхдээ арилжсан. За ер нь бол шууд хэлэхэд бол бас те арилжааны бас аз гэдэг зүйл үүдэг шүү дээ. Ер нь бол бас зарим үед бол аз тохиосон тий. Шууд аз яндуу тохиосон болохоор ер нь бол яг тухайн профитыг бол хийсэн. Одоо нуугаад явах тий. Тэрнээс бол би амар одоо тий. Тэг нэг арилжаа байсан юм уу? Үгүй зөндөө арилжаа шүү тий. Тий. Ганц хоёр арилжаагаар бол хийгээгүй. Нийтдээ тэр чинь нэг бараг сарын арилжаа байхгүй. Сарын хугацаанд. Тий. Нэг арилжаагаар бүүм байгаа. Үгүй нэг арилжаа биш тий. Нэг арилжаагаар тэгдэг бол алан шүү дээ тий. Тий. Тэр чинь айгүй олон төрлийн арилжаа тэгэл алдахтаа олохтой болдог тий. Ер нь бол олон одоо яг сар нь болоод тэр мөнгөн дүн хүрсэн болохоор тэг зарлсан байхгүй тий. Тэрнээс бол тэгж шууд ягаагүй. За сарч яриа биш юм нэг 12 тоног юм уу тий. Single trader-ээс болохоор зэрэг одоо фандинг аккаунт гэж байдаг шүү дээ. Тэнцэнээс фанд авч ирсэн үү? За тэгээд авч ивүү, фейлд чивүү. Одоо ер нь одоо ямар бодолтой? Ямар юутэй байна? Ер нь их том боломж гэж боддог ч юм уу фанд аккаунтыг. Тэгээд миний хувьд бол одоо давчж байсан, зөндөөч фейлдсэн. Тэгээд ингэж харахад ер нь фандад бид нар ингээд маш их мөнгө өгдөг. Яг үнэ. Өгөөд идэг. Тэгээд яг ингээд 10 удаа нэг фандад унахад өөрөө яг тэр унсан мөнгөөр арилсан бол хөрх хэмжээний ингээд баланс гараад ирдэг. Одоо харахад бол ер нь бол тэгж харагдсан тийм. Тэгээд хүний сэтгэл зүг одоо харахаар яг бас тодорхой хэмжээнд унгаадаг. Тэр нь юу гэхээр тодорхой хэмжээний нэг фандад тэнцгийн тулд нэгээс 2 сарын хугацаанд ер нь бол ингээд арилж байгаа хийгээл ингээд шалгалт өгнө. Тэгээд шалгалт өгөөд нөгөө нэг цаг хугацаагаа зарцуулчих чам. Тэгээд зарцуулангуудаа тэрийг хэдийгээр давсан ч гэсэн мэдээж хэрэг санхүүжилтийн алддаг шүү дээ. 10% унгаачих юм бол санхүүжилтийн алддаг. Ингээд санхүүжилтийн алдах үед нөгөө өнгөрсөн тэр 2 сарын хугацаа ямар хайр юм бэ ч юм уу. Тийм их бодлоод их гарч ирдэг. Гэхдээ яг хүн болгон өөр юм бодолтой байдаг. Зарим нь яг нэг фанд аккаунтыг одоо арилжаач төгж байгаа нэг гоё боломж хөшүүрэх гэж хардаг. Миний хувьд бол яг хүмүүс одоо нэг амар санал болгоо болсон шалтгаан нь яг зөвхөн надаас харагдсан. Одоо фанд аккаунт гэж би амар их нөгөө цаг хугацаагаа алдсан юм шиг санагддаг. Тийм учраас
одоо ер нь яг өөр ер нь нэлээд хийж үзчихсэн гэж байна. Тийм нэлээд хийж үзчихсэн. Ер нь яг хөө зөв миний хувьд ч тий зүгээр яг фандинг аккаунтаар дамжуулаад профирмер дээр дамжуулаад нэг юм капитал босгох нь өөр бас их зөв юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээд тэр чинь нэг юм хоёр шалгалт өгдөн шүү дээ. Тэгээд тэр шалгалтыг даваад дахиад тэр аккаунтаа доктортойгоор ингэж өсгөнө гэдэг бол бас нэг тийм эхний хүн болгоны бас хийж чадаад байдаг тийм чаленж бол биш юм билээ. Тэгэхээр зөв ер нь хүмүүсээс ингэж асуудیں۔ Try хийж үзсэн үү те ер нь ямар байваа. Зөв. Окей. За манай эцэг твитерийн хувьд хоёр. За энэ хоёр арилжаачныхын дунд нэг асуултыг тавьчих. За та хоёр худлаа ярьж худлаа флекс хийж группт хүмүүс авч ирсэн үү? Худлаа флекс хийж. Тэгээ худлаа ярьж те би амар ийм тийм лаг маг гэж яг тиймэрхүү өөрийгөө те бусдад нэг лаг харагдууллаад тэгээд групптэй хүмүүс ер нь авч ирсэн мөнгө төрөх хүнээс авч ирсэн үү? Би чинь өөрөө яг тийм юмны эсрэг хүн баггүй ер нь. Одоо флекс хийж байгаа хүмүүсийг ингээ харахаар яг мэддэг хүмүүс байдаг зарим. Тэгээд флекс хийх хэрэггүй хүмүүс ингээд худлаа флекс хийгээд. Тэгээд амар хүмүүсийн хүлээлтэнд ингэж өндөр ингэж шунлыг нүдэж жагаад нэг ингэж гэлс одоо санхүүжилт ч юм уу эсрэг авдаг. Тэрний эсрэг байдаг байхгүй. Тэгээд тэгэж ингээд Монголд ер нь бол тэгээ буруу ороод ирсэн. Тэгээ ер нь тэгэж орж ирэхээр тэр хүмүүс чинь одоо шилбэл би бодиттой ашиг ингээ зааж өгнө шүү дээ. Цаад ийм л хийх боломжтой ер нь та эрслээ байруул гэж хэлэхээр өөдөөс сонсныг асууад байдаг. Тэгэхээр яг Монгол тэгж зөвөр одоо хөгжих ёстой ер нь. Би бол тэгж худлаа ярьж байна. Батлуугийн хувьд бол байхгүй юм тий. За Сингийн хувьд. За миний хувьд би бас их баярлдаг. За тэр нь юу вэ гэхээр анханасаа тэгж нэг хүмүүст худлаа хэлж ийн гэж гарч ирээгүй. Тэгээд яг миний ихтгэлийн үнэмшлийн хувьд ч гэсэн ер нь тэгж худлаа ярих ч юм уу тэр зүйлс би нэлээд одоо хол байдаг. Тий. Тэгээд ялангуяа би ихнэр одоо миний партнер тий яг худлаа ингээд хэлэх гэхээр одоо яг миний худлааг хэлж байгааг мэдэх цорын ганц үнэн манай ихнэр хэвгүй. Ингээл мэдчих. Тийм угаасаа мэднэ. Тэгэхээр яг тэр ихнэрийнхээ өмнө ч гэсэн яг тийм худлаа зүйл хийх юм бол одоо ичих нэг тийм зүрх сэтгэлтэй байхгүй юу? Тэгээ хоёр хүмүүстэй ч гэсэн. Тийм учраас тэгж нэг худлаа ярьж байгаагүй. Жишээлбэл одоо нэг подкастт орж исэн хамгийн анх жил гарны өмнө тэн дээр би бол яг өмнөөр хэлжсэн. Тэгээ би за өдөрт нэг дунджаа нэг $50 ашиг хийдгээд тэрсэн жил гарны өмнө шүү дээ. Яг тийм. Тэгэхээр нэг тэгж болох байхгүй тий. За би сүүлийнхаа нэг гоё асуултыг тавьчих. Сая Сингэж трейдер манай ихнэр гээд ярьлаа тий. Тэгэхээр трейд хийн гэдэг бол гэр бүлтэй хойно бол өчнөө хүмүүс та бүхнийг бас харж байгаа тийм ээ. Тэгэхээр яг нөгөө нэг гэр бүлийнхэн дэмжин гэдэг чинь айгүй чухал шүү дээ тий. Яг яаж хамгийн анх гэр бүлийнхаа хүн хилээд тэр хүн яаж хүлээж авч ирсэн бэ? Одоо яг ямар байна хэдүүлээ. За манай эхнэрийн хувьд намайг маш их дэмжсэн. За тэгээд яг ингээ форексийг болио гэд ингээд бууж өгчсэн нэг үе байсан байхгүй. Тэгээд яг дансаа шатаацсан. За тэгээд дараагийнхаа төвшний сургалтыг авмаар байдаг. За тэгээд мөнгө дутаад байдаг. За тэр үед бол манай эхнэр яг миний нөгөө тэр тухайн үеийн гэтээ тэр сургалт бол маш сайн сургалт байсан л да. Яг миний нүдийн нээж өгсөн трейдинг Монгол трейдерийн сургалт. Тэгээд яг тэр одоо сургалтанд ингээд тал төлбөрийн төлж ирсэн байхгүй. За минийэр одоо ингээд нэгэнт ихэлсэн юм чинь одоо энэ замыгаа голоос хаяхад дэндүү хайран байна гэдэг. Тэгээд яг тэр сургалтыг аваад яг арилжаачны хувьд яг дараагийнхаа одоо левел рүү орж байсан. Тийм учраас ер нь бол дэмжин гэдэг чинь хамтдаа ингээд явж байгаа. Цаашдаа ч гэсэн маш том ирээдүй. Тэгээд маш олон төлөвлөгөөнүүдийг бодцсон, төлөвлөсөн байгаа. Тийм учраас маш их баярлж байгаа. За батлаг. За миний хувьд болохоор би болохоор их нэртэйгээ танилцахтаа л угаасаа трейд хийдэг байсан. Яг тэгэнгүүт нөгөө нэг анханасаа тийм байсан болохоор ч юм уу ерөнхийдөө манай өөрөө бас санхүүгийн хүн баггүй юу. Тэгэхээр энтлийн ойлголт бас арай зөв ойлголттой. Ихэнх хүмүүс ч одоо нөгөө нэг тоглоод би тавиад байгаа мó эсвэл тэ мөрөдө тоглоод байгаа мó гэж андуурдсан шүү дээ. Тэгэхээр манай хүний хувьд тийм байхгүй. Яг юу болдог financial зах зээлийг мэддэг. Тэгээд бас ер нь дуртай. Тэгэхээр тэгээд дээрэс нөгөө нэг артлын бид нар чинь ингээд оройн цагаар бас их айгу суудаг. Арилжаа фокуслах хэрэгтэй болно. Тэнгүү тэр үед жишээлбэл арталт үр хүүхэд болон гэр бүлийн асуудлын маань ямар ч тэгж татлаа тутлаагүй хариуцж явж байгаа нь өөрөө их тийм дэмжлэг үзүүлээд байна уу гэж хардсан шүү дээ. За миний хувьд ч гэсэн ер нь бол гэр бүл гэдэг бол хамгийн чухал тий. Тэгээд шууд одоо товчхондоо гэж хэлэхэд бол одоо бид нар одоо чарт
чартанд ирэх одоо манай их нэрлжсэн аахгүй. Чи наа чартанд ирэх одоо тий дээш доошо болоод байгаа юмны учрыг олохгүй гэж юу гэр бүлийнх учрыг олох гээд байгаа юм бэ гэж тэгжсэн аахгүй юу. Тэгэхээр бол яг тэр үгнээс нь юу вэ гэхээр ер нь дэмжиж байгаа тий гэр бүлчин бол байгааг тэгээд чи наадахын учрыг олцгоол гэж бол надад хэлжсэн. Тэгэхээр бол манай гэр бүлийн юм бол ер нь бол 100% дэмждэг тий. За бүгдээрэнд нь баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн одоо бидний лайв ерөнхийдөө дуусж байна. Маш олон асуултууд байна. Тэгэхээр та бүхэндээ хүмүүс бас хандах бах, уулзъя, учрыг, зөвлөгөө авъя, батлуу өгшөөс авъя, сингээ өгшөөс авъя, эцэг трейдерийг дагая гэсэн маш олон залуучууд байна. Тэгэхээр өнөөдрийн лайвыг үзэж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бид нэр Дубайгаас маш гоё сонирхолтой лайвыг одоо мундаг залуучуудтайгаа хамт хийлээ. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд бүгдээрээ амжилттай арилжаач болоорой. Баяртай. Баяртай залуусаа дараа уулзъя.